Аахгүй тий. Хүнүүд ард юм уу? Уннаас аахгүй тий. Тийм их муураа олгож авчт юм уу тий хүн? Надаа тэгээд. Яна. Самано. Мөр юм дулаахан газар байх хэрэгтэй тий. Дулаахан газар. Ороо. Орж чадах юм уу та ахын доо? Зүгээрээ. Анх удаад ийм олон моорон донд орж ирж байна. За, хоёр нүд нь хараагүй болцсон. Оо яана. Тэгээд 3 сар эмчилгээ хийлгээд нэг нүд нь хараа арддаг болсон. Хаад өрөө унтахаар мөр ийш орчих юм уу? Нуурнууд нь эндээ байдаг. За. Тэгээд би нөгөө гэрээ хоёр хуваалсан. Энэ талдаа би өөрөө хандсан. Аль талдаа? Энэ талдаа юу? Тийм. Оо за. Яагаад гэх юм бол амтан чинь өөрөө биеийг авч явах чадваргүй амтан. Тэгээд хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж маш олон амтан гадаа бэртэж гэмтэж зовж зүдэрч байна. Тэр болгоно. Тэгээд хамгийн гол нь хамгийн сайхан мэдрэмжийг төрүүлдэг вэ гэхээр энэ эд чинь бүгдөө эрүүл бас олддог хөгжлийн бэрхшээлтэй. Энэ эдэгээ эрүүл болгоод дэмжлээд босныхаа дараа ингээд жаргалтай өөрөө ингээд жаргалтай ингээ орчныг бий болгоо. Тэнгүүд энэ эд чинь одоо өвдөж авахгүй нэг цаанаар нэг тухтаа унтж байгаа. Энэ эд нь яг энэ байгаа байдлын дэндүү жаргалтай мэдрэмжийг төрүүлдэг байхгүй юу?